Өдөөдөө эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч талт ертөнд сувг. Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол харин зарим айлд ороход амьсгаа давчтаад удаан баймааргүй тохгүй мэдрэмжийг өгдөг. Хэрвээ яг иймэрхүү мэдрэмжийг өөрийн гэртээ мэдрээд эхэлвэл яах вэ? Энэ юунаас болдог вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Тэгвэл өнөөдрийн дугаартаа айл гэрт өвчин зовлон, ядуурал, сөрөг муу энергийг авчирдаг 10 эд зүйлсийг тайлбарлая. Нэгдүгээрт хаалганы урдаас тойл харуулж байрлуулах. Та гэрийнхээ хаалганы өөдөөс тойл харуулж байрлуулж болдоггүй. Ингэснээр хаалгаар гэрийнтэй хамаг сайхан энерги урсан гарах сөрөг талтай төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэн гэж үздэг. Хоёрдугаарт хогоо гаргаж хаяхгүй байх. Таны хэрэглэхээ болсон ч хадгалсаар байдаг хинт ч хэрэггүй зүйлсийг хог гэж нэрлэдэг. Харин үүнийг гэртээ хадгалсаар байх нь сөрөг энергийг дуудаж хүнийг тухайн газарт нь хөдөлгөхгүй гацааж орхидог. Өмсгөө байсан хувцас гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй хэрэг болдоггүй дурсгалын зүйлс хуучирч муутсан сав суулга эдгээр зүйлс гэрт тань байвал бүгдийг нь гаргаж хаяад гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр орлогын үүдч нээгдэн гэж үздэг. Бохир заваа дүүрэн хогтой айлын энерги сөрөг болон хувирч аз жаргалын үүдийг хаадаг. 3 дугаарт гэртээ үхсэн болоод хатсан цэцгийг байлгах. Гэрт үхэж хатсан цэцэг байх нь хэрүүл тэмцэл өвчин эмгэггийг авчирдаг хэмээн үздэг. Та цэцгээ тогтмол усалж арчилж байх хэрэгтэй. Ингэснээр агаарыг цэвэршүүлж гэрийн өнгө төрхийг чимхээс гадна эерэг энергийг хуримтлуулна. 4-дүгээрт хурц өнцөг. Хэрвээ танай гэрт хурц болон өнцөг байгаа бол үүнээс салахыг хичээгээрэй. Учир нь тэрхүү хурц өнцгүүд гэрт сөрөг энергийг дуудаж ажил үйлс бүтэхгүй болгох аюултай байдаг. Тиймээс хурц өнцгнөөс татгалзан түүнийг хааж ямар нэгэн зүйл тавих эсвэл анханасаа булангаа дугуйгаар хийх хэрэгтэй. 5 дугаарт угаалгын өрөө бохир байх. Айл бүрийн угаалгын өрөө хамгийн цэвэрхэн байх ёстой. Тогтмол угааж цэвэрлэж, угаалгын өрөөний хаалгаа хааж байх хэрэгтэй бөгөөд энэ нь гэрийг тухтай, эерэг энергитэй байхад тусалдаг. Хэрв та гэрийн тижээмэл амьтантай бол түүнийг тусгай газарт байлгаж, аль болох цэвэрхэн байлгахыг хичээгээрэй. Гэрээс тань амьтны ялгадас шээс үнэртэж, шалаарныг үс тарсан байх нь гэрийг бүхэлд нь муу муухай энергиэр бүрхэж ажил үйлс бүтэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. 6 дахь шалтгаан бол цонхоо тогтмол нээж агаар оруулдаггүй байх явдал. Өдөр тутамдаа цонхоо онгойлгож, цэвэр агаар оруулан энерги шинчилж байх шаардлагатай байдаг. Энэ нь гэрт шинэхэн агаарыг оруулах төдийгүй хүн бүхэнд эрч хүчийг бэлгэлдэг. Тиймээс марталгүй цонхоо нээж байх хэрэгтэй бөгөөд болж өгвөл том цонхтой байр худалдаж авахыг зорих хэрэгтэй. 7 дугаарт хувийн орон зай гэж байхгүй байх. Та зөвхөн өөртөө зориулан гэрийнхээ айл нэг хэсэгт зай гаргаж тогтчуулаарай. Энэ нь цонхтой ойр гэрэл тусдаг газар байвал сайн. Та тухайн ширээгээ өөрт хэрэгцээтэй бүхнээр хүрээлүүлж тогтчуулах бөгөөд тэнд сумагц, эрч хүч, энергийг мэдэрдэг байх ёстой. Тус ширээнд сумагц ажил бүтэж, шин санаа төрөн гарах болно. 8 дугаарт гэртээ зай гаргахгүй байх. Боломжтой бол гэртээ баг зэрэг зай гаргаж хит их тавилга өрөх гэсний хэрэггүй. Зай ихтэй цэвэрхэн айлд эерэг энерги хуримтлагдаж аз жаргал, баяр хөөргийг дууддаг байна. 9-дүгээрт байр худалдаж авахдаа эргэн тойрныг анзаардаггүй. Та байр эсвэл байшин худалдаж авахаасаа өмнө байршил болон орчныг нь сайтар ажиглах хэрэгтэй. Байртай цэцэрлэгт хүрээлэн усан ориглоор гихчлэн зөв энергитэй баяр хөөр цалгисан газартай ойр байрлаж байвал сайн байдаг. Харин эмнэлэг, цагдаагийн газар, цэнгэний газраас аль болох хол байрлалтай байрыг сонгох хэрэгтэй. Таны гэрийн ойролцоо байгаа үйлчилгээний байгууллагын энерги хүртэл гэрт шингдэг гэдгийг бүү мартаарай. 10 дугаарт хагарсан эд зүйлсээ хадгалах. Ямар ч тохиолдолд гэртээ хагарч эвдэрсэн эд зүйлсийг байлгаж болохгүй. Энэ нь муу муухай бүхнийг дуудаж байдаг тул анхааралтай байж ямар нэгэн зүйл хагарч эвдэрвэл тэр дор нь гаргаж хаях эсвэл засч янзлах хэрэгтэй. Хэрвээ та эдгээрийг хийсэн ч өвчин зовлон, хэрүүл тэмцэл нэмэгдэж, гэртээ баймааргүй санагдах, энергичин уламд оройтож буй мэд санагдвал гэрт тань ямар нэгэн хурцадмал сөрөг энергийн их үсвэр байгаа эсхийг шалгаад үзээрэй. Тэгвэл сөрөг энерги хуримтлагдсан эсхийг яаж мэдэх вэ?
Гэр оронд тань хурцадмал сөрөг муу энерги байгаа эсхийг шалгах хамгийн энгийн арга бол лаасаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх хэрэгтэй. Ингэхдээ нойлын өрөө, баан, хонглын өрөөгөөч гэсэн мартаж болохгүй. Хэрвээ лааны чин дүл сүмэлзээд хийсэд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг сөрөг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургуйчин хүрэх, найз нөхдийн чинь цочлогдоо цөөрөх, лааны дүл сүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд хурцадмал сөрөг энерги хуримтлагдсны дохиог танд өгч байгаа хэрэг юм. Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тагуурхиж аль болох хаалганы хажууд унахыг хичээн боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал улам бүр хурцдсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн цогтааж хоолндоо дургүй болж онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хурцадмал сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд. Хэдийгээр хөрс бордоо арчилгаа сайн байгаа хэдий ч тэд гинэт өвдөх юм уу үхэж эхэлбэл танай гэрт ямар нэг муу зүйл шүглсэн гэсэн үг. Зарим ховор тохиолдолд муу энерги бий болох шалтгаан нь гэртчин амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай байдаг. Бас нэг шалтгаан нь танд муу санаж явдаг хүн байн зочилж ирдгээс байж болно. Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу энерги хуримтлагцаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж хэрүүл маргаан, болчингүй босромог үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг. Хурцадмал сөрөг энерги хуримтлагдах бас нэг шалтгаан нь удаан хугацаагаар өвчилж байсан хүний үхэл байх магадлалтай. Ужиг өвчтэй хүний гомдлох, уйлах, яолох зэрэг нь гэрийн аавраг маш ихээр сүйтгэдэг. Тиймээс өвчтэй хүнийг идэгмэгц гэрээ сайтар цэвэрлэж, арц хүчээр ариулах хэрэгтэй. Өвчтэй байх үдэнч гэсэн хаяа арц хүч уугуулж байх нь эдгэрэлтэнд нь сайнаар нөлөөлдөг. Хэрвээ танаа гэрт иймэрхүү хурцадмал төрлийн сөрөг энерги байгаа бол үнийг хэрхэн зайлуулах вэ? Юуны төрөнд танаа гэрт гадны эд зүйлс байгаа эсхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотрооч биш, хаалганы чин гадна зүү хадгах, юм наах гэх мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Хэрвээ ийм зүйлс байх юм бол гэрээсээ аль болох хол аваачиж шатаах хэрэгтэй. Ингэсний дараагаар гэрээ арцаар сайтар ариулаарай. Түүнчлэн танд муу юм сандаг хүмүүсийг гэртээ оруулахаа болох хэрэгтэй. Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгон найралгаад тэр хүний хамгийн удаан суусан юм уу байсан газарт нь тавиад хонуулах хэрэгтэй. Шүнийн туршид сонгон сөрөг энергийг өөртөө шингээж авдаг. Өглөө сонгоныг гартаа хүргэлгүйгээр гэлгаар утанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан гаргаж хаях хэрэгтэй. Хурцадмал сөрөг муу энергиэс хамгаалахын тулд сардаа ядаж нэг удаа лаасаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүч уугуулж ариулах хэрэгтэй. Гэрийнхээ хаалганы дотор талд зүү хатгаж орхих нь гэртчин нэвтэрхийг оролцсон альва сөрөг энергийг үргээх болно. Гэртээ эмдэрсэн, цуурсан, хэмхэрсэн, аяг шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй хувцас хунарыг бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэгч бас хамаарна. Та гэр орноо хэдий чинээ цэвэрхэн байлгана. Сөрөг муу энерги нэвтрэн орох хуримтлагдах эрсдлийг төдий чинээ багасгана. Хамгийн гол нь харьцаад төвөгтэй. Уулзаж ярилцсны дараа толгойчин өвдөж, амьсгалчин давчаддаг, муухай зүүдлэгддэг хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдчихгүй бүхэнд шимтэгч даалт ертөнд сувг.